За өдрийн мэнд хүргэе та бүхэнд. За өнөөдрийнхөө видео хичээлээр Finance Excel загвар дээр тухайн нэг дансны хуулгыг хэрхэн гаргах тухай техникийн зөвлөмжийг өгье. Finance Excel загварын ACC хуудсан дээр үүссэн эдгээр данснууд дээр ямар гүйлэг гарсан бэ гэдгийг дансны хуулга гэсэн ST гэсэн шийднээс л харнаа. За statement гэсэн үг л дээ, ST гэдэг нь statement. Тухайн нэг дансны хуулгыг харахын тулд ACC хуудсан дээрээсээ хуулга харах дансныхаа нэрэн дээр курсороо байршуулад дабл клик буюу хоёр үгсээр тарна. Жишээлбэл би бараа материалын данс гэдэг энэ дансны хуулгыг харах шаардлагатай болсон. Энэ тохиолдолд би бараа материалын дансан дээр очиод хоёр үгсээр дарах буюу дабл клик тарна. За энэ дээр би хугацаагаа тохируулж өгнө. За жишээлбэл 11 сарын 1 2018 он нөгөөх нь 18 оны 19:31-ний хооронд бараа материал гэсэн дансан дээр ямар гүйлгээнд гарсан бэ гэдгийг харъя. За инхийн тулд Finance Excel хийснээс statement гэсэн командыг 2-оос 3 удаа дарна. 1 2 3. За 3 дардаг нь яг зүгээр гүйлгээ дутуу татагч магадгүй гэсэн үгнээс 3 үгсээр тардж байгаа гэсэн. За ингээ хуулгыг үүсгэхэд бараа материал дансан дээр 11 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд ийм гүйлгээнд гарсан байна. За бараа дансны хуулийг харахдаа ACC хуудаснаас дабл клик дарах замаар харахаас гадна ST хуудаснаас данс сонгох гэсэн талбар дээрээс сонгож харж болно. Жишээл цалингийн зардалтыг харъя. За инхийн тулд огноогоо оруулсан энийг 1 сарын 1 2018 оноос 18 оны 19:31-ний хооронд дансны хуулгыг. За ингээд 2-оос 3 удаа дарчих. За ингээд тухайн цалингийн зардал гэсэн дансан дээр гарсан гүйлгээнүүд бол хуулга хэлбэрүүл харагдаж байна гэсэн үг. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.